Чистый воздух, великолепный. Цэвэр агаар уудам сайхан байгаль, нөхөрсөг урамсгал. Энэ бол хотын дуу чимээнээс хол оффроуд сонирхчдын уулзалт. Тэд улирлын дүнгээ дүгнэж өөрсдийгөө болон төмөр хөлгүүдээ дахин нэг шалгахаар цуглжээ. Шинэ Бартаа замыг үзэх гэж ирлээ. Хот хоорондын багууд ирсэн байна. Мундаг вэ шүү. Маш сонирхолтой шоу полигон болно. Хамгийн багадаа 5 цэг авах хэрэгтэй юм. Болж байгаа үйл явдлын сэтгэлээсээ хуваалцааж одоохондоо хүүтэн байна. Перед заездами Гарааны өмнө оролцогчид машина нэгнгүү шалгаж дугуйгаа баг зэрэг суллана. Ингэснээр Бартаа тулах чадвар нэмэгдэнэ. Дараа нь полигон шоу эхэлнэ. Энэ нь хүнд маршруттай хязгаартай талбайд болдог учраас үзэгчид машины хүч чадамжийг бүрэн харах боломжтой. мощностью внедорожников. Не успели заехать. Хөдөлгөөн эхлэмэгцээ нэг машины дугуй гутлаа тайлна гэдэг болов. Асуудлыг шууд талбай дээр бензин ба асаагуур ашиглан шийдлээ. Галки. Дальше начинается самое интересное, но уже для самих. Үүний дараа оролцогчдын хувьд хамгийн сонирхолтой хэсэг эхэлнэ. Тэд зохион байгуулагчдын урьдчилан тэмдэглэсэн цэгүүдийг хайж уулын замаар хэдэн 10 км туулна. Десятки километров по горной местности. Ребята стараются. Залуус хүнд маршрут хүсдэг. Энгийн лайт зам сонирхолгүй болсон юм шиг байна. Тиймээс бид шинэ форматууд бодж олдог юм. Хиймэл дагуулын зурагтай маршрут явуулна. Тэд трекээ бичээд дагана. Замд янз бүрийн Бартаа, Лебёткан Эверэлт, хурдны эсгүүдгээд саад тулгарна. Скоростные участки. Всего на маршруте Нийт 20 цэг цуглуулж хамт зураг авахлах ёстой. снимем. Вот она меточка, Цэг тэр байна. Бидний даалгавар бол жолоочид зураг авахт нь туслах. чтобы водитель смог сфотографироваться вместе с ней. Поскольку да, Зам маш Бартаадаа тул өрсөлдөөнөөс илүү бие биендээ туслахыг чухалчлах үе бий. не знаю, как меня Зурлаачгүй байгаа болохоор өөрийгөө бичиж байна. Уралдаан дөнгөж эхэллээ. Гэхдээ аль хэдийн нэг машиныг тээвэрлэж гаргах шаардлага гарлаа. Манай баг одоод тусалж байна. из оврага. Однако спустя несколько минут Удалгүй өөрсдөд мань тусламж хэрэг болов. Асуудлыг өөрсдөө шийдэх гэж байтал баруун урд дугуун ард гар эвдэрч Нива хойд хөтлөгчтэй болж хоцров. Үүгээр манай уралдаан дуусч байгаа юм. Ачигч дууссан ч дараагийн цэг дээр бид арын карданда алдлаа. Үүнийг талбай дээр засах боломжгүй. Машин дуудан чирүүлэн буцаж бууц руугаа буцав. и на тросе отправляемся в лагерь. Бидний гинти аялал ингээд дуслаа. Манай бүс нутагт оффроуд спорт маш түгээмэл. Жил бүр 4 үе шаттайгаар Брэдийн цом зохион байгуулагддаг бөгөөд олон 10 жолооч оролцохоос гадна хурш аймгаас ч багууд ирдэг. Соёлын ажил, шагналын сан бүгд оролцогчдын татвар, ивент тэтгэгчдийн дэмжлэгээр бий болдог нь энэ спортын жинхэнэ нэгдлийг илтгэнэ. Руслан, хороших новостей дня. В финале со счетом 4-2 Аврагын төлөөх тоглолтод Чингис Бадмажапов 4-ийг харьцах 2-оор ялалт байгууллаа. 39 оролцогчоос Чингис болон Артур Хабраков л үлдсэн. Тэд хосолмол пирамидын төрлөөр тоглосон. Тэмцээнд Якут, Иркут, Балагавишенск, Агас ирсэн тамирчид ч хүч сорилоо. Спортын мастрын нэр дэвшигчээс дээш зэрэгтэй тоглогчдыг оруулахгүй байсан бөгөөд 3 өдрийн турш ширээн дээр ширүүн өрсөлдөн өрнөв. Тамирчдын сэтгэлийг хүргье. Энэ миний олон жилийн мөрөөдөл юм аа. Бид тэмцээнүүдэд хэд хэд тааралдаж байсан ч би анх удаа хожлоо. Тунд урсгалтай мөч байна. Эхний мөчүүд харамсалтай санагцсан. Гэхдээ одоо бодоход ийм тохиолдол байдаг юм. Би 6 сар бараг тоглоогүй. Сүүлийн 2-7 хоног л цөөхөн бэлтгэл хийсэн. Хийсэн ч би үр дүнгээ сайн гэж үзэж байгаа. Тэмцээнийг Дмитрий Гармаевын дурсгал зориулжээ. Түүний ах Станислав Гармаев энэ тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн шагналын сан 500 мянган рубль. 1-р байр нь 140 мянга, 2-р байр 80 мянга, 3-4-р байр тус бүр 40 мянган рубль. Харин 5-аас 8-р байр тус бүр 30 мянган рублийн шагналтай юм. Бильярд сонирхогчид олон жил ийм тэмцээн зохион байгуулахыг хүсдэг байсан. Өмнө нь ковбойд болдог байсан ч тэр клуб хаагдсан.
Тиймээс бид энэ тэмцээнийг хайр түгэхэд дурсгал зориулан зохион байгуулж байна. О нашем дорогом брате. К слову, бильярдный... Бильярдын ширүүн тулаанууд Лузи клубт болжин руу шагналд байр эзэлсэн тамирчдыг онцлоо. 3 дугаар байрт Мандарашки Борсеев болон Беликто Цидинов нар шалгарлаа. Удаах байруудад Борис Батореев, Тимур Базаров, Валерий Ким, Алексей Бархаданов нар амжилттай тоглолоо. Дмитрий Гамбоев, новости дня. Дарья Лититопа Тулуун хотын боловсролын коллежийн оюутан. Түүний амьдралд хобби гэхээс илүү ирээдүйн мэрэгжил болж мэдэх нэгэн онцгой үйл бий. Тэр шил үлээж уралдаг. Тулууны охин өнгөрсөн 8 дугаар сараар л энэ мэрэгжилд дурлжээ. Шил урлах сонирхол маань гинтэл төрсөн. Нэг хүн санал болгосноор очиж үзээд шууд таалагдсан. Одоо ээлж ирэрч янз бүрийн эдэл хийж ур чадвараа эхэлж байна. Боломж гарвал ирээдүйд эндээ ажиллана гэж бодож байгаа. Дараагаас гадна энэ жижиг урлан хэд хэдэн залуу аяастантай. Тэд бүгд энэ урлагт саяхан хөл тавьсан ч бүтээлээ хайрлаж урам зоригтой ажилласгаа. Манай урлан өдөр бүр ажилладаг. 100-нд өдөр бүр шинэ шил хийдэг учраас 5 хүн ижлэн ажиллана. Маргааш нь бэлэн гамбар, шилэн гуурс болон бусад эдлэл гарч ирнэ. Охид одоо аяг үлээх дасгал хийж байгаа. Урлагийн маструуд смотреть на просвет төслийн ялагч болж одоо дахин боловсруулсан өнгийн шилээр туршилт хийж байна. Өөр өнгийн үүрэмгүүд хайлж нийлээд дахин давтагдшгүй өнгө будгийн шийдэлтэй бүтээл төрх нь гайхалтай. Бид өдөр бүр 100-ыг шинээр дүүргэж маргааш нь бүтээгдэхүүнээ үлээн. Өнөөдрийн холимогт 7 кг 500 г тунгалаг шил, 2 кг 500 г бор шил орсон. Урлагийн ирээдүй ихээ энд гамбар, шилэн саваа болон бусад эдлэлээс гадна шилэн эвлүүлэг хийж Тулуун хотын түүхэн өнгөрснийг орчин үеийн урлагтай холбох зорилготой юм. Энэ төрлийн мозаик Тулууны шилний үйлдвэрт 1980-ад оноос хойш үйлдвэрлэгдээгүй. Ингэснээр тэд хотынхны дахин боловсруулсан шилээр хог хаягдал багасгах болон өвөрмөц бүтээлж оёлын эдлэл хийх 2 хэрэгцээг зэрэг хангаж байна. Урлан хотын төвд байрладаг. Энд дулаахан бүтээлж уур амьсгал ноёлдог учраас хаалга нь хэн бүхэнд үргэлж нэлттэй. Маструуд яг одоо шинэ бүтээл дээрээ ажиллаж байна. Харин барилгын нөгөө тал одоогоор хоосон ч удахгүй керамикийн уртлантай болно. Тиймээс энэ газар тун удахгүй Тулуун хотын жинхэнэ бүтээлч төв арт кластер болон хувирч магадгүй. Тулуунд шил үлээх шинэ урлаг, уран бүтээл хүчтэй хөгжиж эхэллээ. Энэ зүгнээс удахгүй нэрэн цуураадах шилмэл орчууд төрөгчмөлөө хэн мэдлээ. Специально для программы новости. Оросын өндөр нас идэвхтэй амьдрал үндэсний төслийн хүрээнд өөр байгалийн хязгаарт Земский доктор хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ санаачлаг алслагдсан сум суурин газрын иргэдэд чанартай эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг нээж өгч эмч нарт 2 сая рубль хүртэлх дэмжлэг олгодог. Төрийн энэ бодлогыг залуу гэр бүлүүд зоригтой ашиглаж байна. Чита хотоос Улитовскийн тойрог руу нүүж ирсэн Матвей, Ксения Неделява нарын шинэхэн хос үүний тод жишээ юм. Биднийг ажиллах газраа сонгоход энэ бүс нутаг маш сайхан санагдсан юм. Ийш танилцаад поликлиникэнч Горный болон Дравяной суурингийн нөхцөл нь ч таалагдсан юм. Тиймээс энд үлдэж ажиллахаар шийдсэн. Хоёр эмч өөр суурьнд ажилдагч бие биедээ үргэлж ойр. Сумууд бараг зэрэгцээ учраас өдөр бүр уулздаг гинэ. Аймаг тэдэнд тохилог орон сууц олгож амьдрах орчныг бүрэн бүрдүүлж өгчээ. Эмч болохоор суралцж буй оюутнуудад хэлэхэд сайн бодож зөв сонголт хий. Эмчийн мэрэгжил гэдэг нь насаараа суралцахыг хэлдэг юм. Ординатурт яарах шаардлагагүй. Анхан шатны тусламжийн эмчнэр хөдөө орон нутагт ихээр хэрэгтэй. Матвей, Ксения хоёр мэрэгжлийн ур чадвараа дэвшүүлэх хүсэлтэй боловч ирээдүйд бүл нэмэх тухайч бодож эхэлжээ. Учир нь аз жаргалтай гэр бүлд ажил амьдрал хоёр зөрчилдөггүй.
25 января 1935 оны 1-р сарын 25-нд Лагинскийн дүүрэг байгуулагдсан нь бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, бахархалт амжилтаар дүүрэн бараг 100 жилийн түүхийн эхлэл байлаа. Эдгээр жилүүдэд Лагинскийн дүүрэг олон салбартаа тулгуур багнуудыг бий болгож, эх орноо хамгаалах жинхэнэ бааtruуд авьяаслаг иргэдийг төрүүлэн өсгсөн. Загас агнуур, мал аж ахуй, газар тариалан зэрэг бүс нутгийн голлох салбаруудын хөгжилд энэ газар орны оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Лаганский дүүрэг бол олон өнгө төрхтэй нутаг. Энд лалын, буддын шүтлэгтэй иргэд эвтэй сайхан амьдарч өөрсдийн сүсгэлэн биширдэг сүм хийдэ түшин оршдгоо. Эдийн засаг, улс төрийн бүх асуудлыг эндээ газар дээр нь шийддэг. Каспийн тэнгисийн иргэд дагуу орших энэ өөрмөц нутаг халимгийн хувьд онцгой ач холбогдолтой. Энэ бол олон хүний хүүхэд нас өнгөрсөн гайхамшигт Бадамлянхайн талбар, нам гүм эрэг, гол мөрөнтэй амьдралын их ундрагуулсан ариун газар билээ. Сайжирч тогтворжиж байна уу? Энд төрж өслөө. Красинская суурьнд сургуульд ажиллаж байна. Манай дүүрэг сайхан шүү дээ. Би өөрөө загас барих аялалд явах хоббитэй. Өнөөдрийн дүүргийн зүрх Лаган хот нь жижиг загасчин тосгоноос эрхэмсэг өнгө төрхтэй орчин үеийн хот болон өрнөн хөгжижээ. Өөрийн онцгой аяс, өв уламжлаа хадгалан шинэ боломж руу тэмүүлж байгаа амьд хот юм. Бүс нутгийн удирдлагын хэлснээр Лаганскийн дүүрэг олон салбарт баттай байр сууриа бэхжүүлж байна. Хэмжээлсгүй өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтууд өрнөж буй. Каспийн аялал нэртэй үзэсгэлэнт хүрээлэн ашиглалтад орсон бол одоо ногоон дархийн парк байгуулах ажил эхлээд байна. Энэ шинэ орон зай нутгийн иргэд зочдын анхаарлыг татах томоохон төв болох төлөвтэй. Мөн зам, сургууль, нийгмийн дэд бүтцийг эрчимтэй шинжилж байна. Өнөөдөр Лагань бол манай улсын чухал эдийн засаг, соёл, сүсэг биширлийн төв. Энд уламжлаа нандинан хадгалж, өвөг дээдсийн үнэт төвд хүндэтгэлтэй ханддаг. Хот төсөн тэлж хөгжин өөрчлөгдөж байгаа ч нутгийнхны хувьд дотн хайртай гэр орн хэвээр байна. Ойн баяраар Лаганский дүүргийн соёлын төв, ёслол төгөлдөр арга хэмжээ зохион байгуулав. Энэ бол зөвхөн дүүргийн суурийг тавьсан өдрийн ой бус, халимгийн хэвлэлийн өдрийн ойн тэмдэглэлт үйл явдал байлаа. Тайзан дээр дүүрэгтэйгээ амьдралаа холбосон ахмад ажилтнууд хүндэт иргэд хөдөлмөрийн алдартнуудыг хүндэтгэн ургамжиллаа. Мөн Приморское известие сонины онцлсон нь учиртай. 90 жилийн турш энэ хэвлэл нутгийн түүх, хүний хувь заяа, цаг үеийн хөгжлийг баримт болгон үлдээсээр иржээ. Манай сонин 90 жилийн турш хүн нутаг түүхийн тухай бичсээр ирсэн. 1930-ад оны хамтралжуулалтаас эхлээд өнөөгийн амьдрал хүртэл шүү дээ. Манай баг 3 хүнтэй. Би өөрөө зураглаач, сурвалжлагч. Гэхдээ бид бүрэн хэмжээний сонин гаргадаг. Ёслолтын дараа тайзан дээр уран бүтээлчид аядуугаа өргөлөө. Намрын блюз дууг уянгалаг хоолоогоор толилуулсан бяцхан авьяастан Жиргала Тарбаева үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв. Мөн халимгийн алдарт Ойрати бүжгийн хамтлагийн уран хөдөлгөөн баярын уур амьсгалыг бүрдүүлв. Үзэгчдийн хэлсэнчлэн нутагта хүндтэй цаг мөчид урлагийн алдартнууд ирж тоглодог нь онцгой бахархал төрүүлж сэтгэлд уяг мэдрэмж авчирдаг. Залуу үе мундаг авьяастай ухаалаг манай халимгийг алдаршуулж байна. Их баярлалаа. Нулимс гартлаа баярлаж байна. Энэ өдрийг зохион байгуулсан хүмүүст яллаа. Бид бүгдийг бахархуулж баярлуулж чадлаа. Хайрт Лаган халимаг улсаа хөгжүүлэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Удирдагч, төгсөгч Шав Бата Сергеевич Хасиковт гүнээ талархаж байна. Би амьдралаа сургуулийн өмнөх боловсролд зориулсан хүн. Миний амьдрал юм шүү дээ. Айса Бакаева, середина земли, Калмыкия. Оросын үндэсний урлагийн төв музейн сүрлэг танхимд алдарт Орос зураачдын бүтээлүүдийн дунд намуухан хэмнэлтэй хятад аялгау зураатна. Хятадын үндэсний дөөр бичгийн драмын театрын гоцлол хөгжимчин Цаст Москва тэднийг гайхшруулсан тухай аядуугаараа сонор мэлааж байна. Бидний сэтгэл маш их хөдлөлөө. Москва болон Оросын бусад бүсүүдэд дахин ирэхийг хүсэж байна. Мөн Орос найзуудаач нутагтаа өрн хүлээж байна. Харин одоо Москвагийн тайзнаа Орос хятадын хөгжимчид мөр зэрэгсэн тоглож байна. Домогт Подмосковные вечера бүтээлийг олон улсын уран бүтээлчид хамт тоглохыг сонсоход илүү уянгатай сэтгэлд хүрэм сонсогдно.
Хоёр оркестрийн хамтарсан энэ тоглолт нь Оросын холбооны улс ба бүгд найрамдах Хятад ард улсын соёлын огтлцлын жилүүд хөтөлбөрийн төгсгөл болсон арга хэмжээ юм а. Хятад улс Оростой хамтран соёлын солилцоогоо тасралтгүй хөгжүүлж, харилцан баяжих шинэ хуудас нээж, иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ эринд тодорхой хувь нэмэр оруулахад бэлэн байна. Сүүлийн 2 жилд хоёр улсын соёлын салбарынхны хувьд онцгой идэвхтэй үе өнгөрлөө. 89 хотод 400 гаруй арга хэмжээ болжээ. Номын сангийн форум, солилцооны үзэсгэлэн, тоглолт, фестивал, уран бүтээлчдийн айлчлал гээд олон төсөл амжилттай хэрэгжсэнийг онцолж байна. Орос Хятад хоёр олон жилийн найрсаг харилцаатай харилцан хүндлэл итгэлцэлээр тулгуурласан төрийн хоорондын үлгэр жишээ хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэхүү томоохон төсөлд цэг тавьсан бас нэгэн чухал үйл явдал бол Бээжингээс Москва руу соёлын хилцэл, үзэсгэлэнгийн нээлт юм. Энд Хятад улсын музейн үнэт бүтээлүүдийг анх удаа иж бүрнээр нь дэлгэн үзүүллээ. Энэ үзэсгэлэн маань манай харилцаа төгсөөгүй, харин шин шат руу шилжиж буйг харуулж байна. Энэ бол Хятадын урлагийн амьд түүх, ордны зураачдаас эхлээд ардын уран бүтээлчдийн бүтээлүүдийг багтаасан томоохон үзэсгэлэн. Уламжлалт, уран зураг, гайхамшигтай уран бичлэг, зэрэг хосгүй урлал энд нэгэн дээвэр дор цугларчээ. Хятадын соёлд уран зураг, уран бичлэг хоёр хоёулаа тэгш үнцэнтэй. Эдгээр нь жинхэнэ бүтээлийг бий болгох нэгэн цогц процесс юм а. Хятадд Оросын соёл, Орост Хятадын соёлын эрэлт тасралтгүй өсөж байна. Арга хэмжээний үзэгчдийн тоо энийг тодорхой харуулдаг. Илүү олон үзэсгэлэн, түүнээс ч их танин мэдгүй мэдээлэл. Бид Хятад урлагийг мэдрэх тусам найз нөхөд болж улам ойртдог. Ард түмний дипломат харилцаа үүгээр улам батчна. Соёлын харилцан солилцоо цаашид үргэлжлэнэ. Нэгдмэл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа хоёр улсын харилцааны бүхий л хүрээг өргөжүүлэх чухал тулгуур хийвэр байна. Үйл ажиллагаа хоёр улсад инхүү соёл боловсролын хүчтэй их ундрах болж чадлаа. Түүнчлэн 2026-аас 27 онуудыг соёлын огтлцлын жилүүд хэмээн зарласан бөгөөд энэ нь ихтэй сургуулиудын хамтын ажиллагааг цоо шин түвшинд гаргах баттай суурь болно.